Өнөөдрийн мэнд хүргэе. Ингээд гэртээ галбиржийн хөтөлбөр та бүхэнд 19 дугаараа хүргэж байна. Ингээд аль хэдийн та бүхэнд 18 одоо өдрийг бас хамтдаа өнгөрүүлжээ бүгдээрээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн эхэнд би бас хэлж байсан. Гэртээ галбиржийн хөтөлбөр 3-7 хоног үргэлжлэн. Тэгээд энэ хөтөлбөрөөр бас одоо галбиржийн өөрчлөлт гаргасан бол та бидэнд доор гарч байгаа утас олон хаягууд руу өөрчлөлт гаргасан бас зургаа бид бас илгээх ёстой байгаа. Тэгэхээр та бүхэн маань тодорхой хэмжээндээс өөрчлөлтийг үзэж мэдэрч чадсан байхаа гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр өнөөдрийн маань дасгал элсэн цаг буюу гуайлаг нарийнхан бэлхүүстэй болох дасгал байна. Тэгэхээр ер нь бол нарийнхан бэлхүүстэй эмэгтэйчүүд, сквичүүд ер нь бол ямар ч хувцс өмссөн тий ямар ч одоо хүний хараад улаан маш гоё үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Тэгэхээр бүгдээр нь маш хамгийн чухалаас хэрэгтэй дасгал байх гэж бодож байна. Ингээд гэрийн нөхцөл та бүхэн дасгалаа дагаж хийж байгаа учраас маш энгийн орлогдох энгийн зүйлүүдээр бас дасгалаа дагаад хэрэглээд хийгээрэй гэж хэлмээр байна. Ингээд бүгдээрээ дасгалаа орцгоё. Ингээд саяны өргөсөн дасгал та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Үндсэндээ та саяны дасгалыг заавал 7-ны 3 өдөр, 4 өдөр гэх юм байхгүй. Хэрвээ та гуайлаг сайхан нарийнхан бэлхүүстэй болохыг хүсвэл өдөр болгон ч гэсэн энэ хийхэд бохиромжтой дасгал хийж үзэж болох нь. Ерөнхийдөө бол хөнгөн чанарын мөртлөө одоо таны тайлыг маш сайхан гаргаж өгөх маш сайн дасгал байгаа. За гэртээ галбиржийн хөтөлбөр 21 хоногийн дугаараа одоо бид нар 3 дугаарыг хүргээд дуусгах гэж байна. Үндсэндээ энэ хүү хугацаанд та бүхэнд бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг бас гаргасан гэдэгт итгэлтэй байна. Ингээд бид бүхэн бас дараагийн олон одоо сонирхолтой бөгөөд маш хүнд хэрэгцээтэй хөтөлбөрүүдээр бас хүрэхээр бас бэлдээд байна. Тэгэхээр та бүхэнд ямар хөө дасгал хөдөлгөөн хурах, галбиржих олон янзын санал хүсэлтүүд байх юм бол бидэнд бас илгээх боломжтой шүү. Ингээд өнөөдрийнхөө хоолтын болон руу орцгоё.